Монгол улсын шилдэг харцгуудын тойргийн барилдааныг 2021 оны 3 дугаар сарын 14-ний 14 цагаас UNLive 88, DD 900, Sky Live 92-ээс хогуудаар болон Look TV, Sky Go-ээр шууд дамжуулна. Хиймэр төсөл. Эрхэм үзэгч та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Хиймэрлэг ирсэн хиймэр шоу нэвтрүүлгийн 3 дахь дугаар эхэлж байна. Аврын үрээр ирсэн энэ өдрүүдэд хүчит бүгчүүдийн маань сэтгэлийн мухарт ирж буй зуны их наадамд барилдах нууцхан төлөвлөгөө хэдийн бүрэлдээд эхэлсэн бизээ. Энэ зун түүхтэд 100 жилийн их баяр наадам болно. Харин манай нэвтрүүлгийн оролцогч харцгууд маань нэвтрүүлэгтээ итвэхтэй оролцож айсвый болох барилдаандаа итвэхтэй бэлдсээр л байна. Бүх сонирхогчдын хүндлэлийг хүлээсэн хүчит харцгуудаа өнөөдрийн нэвтрүүлэгт нь амжилт хүсье. За өглөөний мэнд. Сага амарцгаасан уу? 2 жижиг хэмбэлээ өнөөдрийг. За өнөөдрийн бэлтгэл сургуульд цагийг сайн баримталж хөтөлбөрийн дагуу явуулна. За цагтаа унтцгааж байна уу? Хойр морин сайн байгаа үстэй. За өглөөний зарядтанда бэлтгэлдээ орцгоё. За гүйлтийн зам руу. Тэгээд талбайгаа хойрлоод бэлтгэлдээ хийцгээч тийм ээ. Энэ их хөлс гарга нь тэр хүнд амжилт ойрхон билээ. Ер нь хүний амьдралд зайлшгүй байх ёстой дадал зуршлын нэг бол биеийн тамираар хичээлж түүнийгээ өдөр тутмын хэрэгцээ болгох явдал юм. Сүүлийн үед манай залуус харьцангуй спортоор хичээллэх нь нэмэгдэж, эрүүл мэндэд анхаарах бусд нь илт анзаарагдсан билээ. Биеийн тамир спортоор хичээлснээр хүний тарих эндорфин буюу баяр баясгалангийн даавар ялгаруулдаг. Иймээс л манай ард түмэн эрүүл биед саруул ухаан хэмээн яригддаг билээ. Үзэгч та бас биеийн тамираар хичээлж эрүүл мэндэд анхаараарай. Хоёр жижигрөө маш гоё байсан шүү. Амтаа олж чирээ дахиад юу санагддаг юм шүү. Аргагүй. Өнөөдөр олон сонирхолтой зүйлсээ бидний хүлээж байна. Үе тэнгийн эдэр залуу харцгууд анх удаа хамтдаа баярлаж, бэлтгэлээ хийж, нэвтрүүлэгт оролцож байгаа нь бидэнд дурсамжтай, сонирхолтой байгаа нь илт байлаа. Магадгүй энэ өдрүүд харцгуудын маань дурсамж дуртадгалд тоодүүлдэх үзье. Миний хувьд бол сайхан өдрийн заряддаг бас нэлээд ач холбогдолтой юм болов гэж боддог. Ерөнхийдөө нэг 40-оос нэг цагийн хооронд хийгддэг сонголтын насаас сайн хийх хэрэгтэй. Бас мэх давталтуудаа сайн хийж явах хэрэгтэй болов гэж боддог. Ерөнхийдөө тийм маягаар хийдэг дээ. Хүн төгчүүд маань бас өглөө хийсэн бэлтгэл хүндэх юм болж үлддэг шүү. Өглөө эртээ босч мэх давтаж бас өглөө хийсэн бэлтгэл маань маш их үр дүнтэй болдог гэж ярьдаг. Тэг чутгаараас үднээс өглөөний бэлтгэлийг өсвөө ерөнхийдөө ач холбогдол өгч бэлтгэл хийдэг дээ. Хиймэр төсөл. Өнөөдрийн жижигүр анар бэгзээ хоёр харцаг маань ямар зочин үрж, ямар хоолоор бусаддаа бэлэг барих бол харахад үлдлээ. За өнөөдөр бид үгэд одоо өглөөний цайнд ороод байж байна. Тэгээд бид үгэд бас өнөөдөр бас нэг хүмүүс баярлуулъя. Одоо хүмүүст бас урам хайрлаа гэдэг одоо бас сайхан ийм үлсгэх гэж байна тэгэхэд. Тэгэхэд бас бид түүхэн ч бас нэг нарт түмний хайр хүндэтгэлийг хүлээж авдаг хүмүүс бас тэр чинээгээр бас нэг хүмүүсийг баярлуулчих. Нийгэмд бас нэг сайн сайн хийчих гэж л бодож явдаг хүмүүс. Хиймэр төсөл. Эрхэм үзэгч та бүхэндээ оролцогч бүгчүүдээ угаар тус бүр дээр дэлгэрэнгүй танилцуулж байгаа билээ. Хэдийгээр Монгол мөхөө хайрладаг, үздэг, дэмждэг олон маань андахгүй сайн мэдэх хэдиж хүчит харцгуудтайгаа цэнхэр дэлгэцээрээ уулзна гэдэг сайхан хэрэг. Өнөөдөр бид та бүхэндээ Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат Монгол улсын харцаг Доржийн анарыг танилцуулъя.
хүчит харцаг маань 2016 онд тунж барилдан начин, 2019 онд тунж барилдан харцаг цолоо хүртэж байсан өнөө цагийн бүхий өнгийг тодорхойлох хүчтэн билээ. Би Дорн аймгийн Дашвал улс сумын харьяат Монгол улсын харцаг анар гэдэг хүн байна. Хөөтөн байгаа. Хоёр талаасаа ер нь бас жоом хөөтөнтэй. Тэгээ манай аавын талд бас даншгийн харцаг цолтой бүх байсан. Манай ээжийн талд бол бас аймагсгийн цолтой бүхчүүд байсан. Анх ер нь барилдах дур сонирхол бол манай нэг биеийн тамирын багш нэг биеийн тамирын хичээл дээр манай ангийн манай 2 бүлэгтэй 20 ангийн хүүхдүүдийг бүгдийг барилдуулаад тэгээ би тэрэнд нэг төрүүлсэн. Тэгээд намайг ч бүхийгээ секцэнд аваад манай нэг сургуулийн нэг жижигхэн өрөөтэй зааланд анх бэлтгэлд орж тамирчин хүний бүхий бэлтгэлийн заал хөлсний өнөр тэгээд бас нэг сайхан энергитэй газар орж тэрнээс хойш ер нь бол бүх болох тур сонирхол ер нь салшгүй холбоотой болсон доо. Анх тэмцээнд ороод яажсэн маань их дурсгалтай байдгийг. Манай суманд нүүж цутан гээд манай Дорн аймгийн сун сумдаас хүүхдүүд ирж барилдаж нэг тойргийн барилдаан болж би тэрэнд 2 дугаар байранд ороод 3500 төгрөг авчихсан. Тооцоолтой. Тэгээд тэр авсан 3500 төгрөгөөр бүгднгээр нь цагаан самар аваад тэг хөдөө мал дээр байдаг ах эгч нар руугаа явуулж исэн. 16 онд би өмнө жилийн 4 давц улсын 5-5 онд өвдөгшөө болцсон. Тэгээд дараа жилд бас 2016 онд улсын 5-5 онд одоогийн бас улсын харцаг Мөнгөнбаатар ахтайгаа томж бас улсын арчим болсон байд. За барилдаа хэмжээд өргөж мөшгөлөө. Таманч төрийн баяр наатан гэдэг үнэхээр бас атуйма. Дорн аймгийн Дашвал барсан мөрө Дорн аймгийн онцгой байдлын газар бүрэн дуулах компани аймгийн арсан доржийн онор аймгийн хурцарсан Мөнгөнбаатараар тавдавж Монгол улсын начин цодны болцыг ангадаа. Сайхан турсамжтай, баяр хөөртэй сайхан наатан болсон. Нутаг орныхноо бол намайг дэмждэг ах дүү нар сайхан сэтгэлтэй компани маань бас өдөртлгүүд ах дүү нарыг баярлуулсан их сайхан наатан болсон доо төрчл. Мэдээж үндэсний хөрөө бас сайхан баярлаж сулаавж нутаг орныхоо баясгана гэдэг ч бас сайхан зүйл. Тэгэхээр бол үндэсний хөрөө орсон шалтгаан бол ерөөсөө л энэ өвөл өмжлөлээ авч үлдэх бас хойш нутаг орныхоо сайхан баярлуулж сайхан баярлтна гэсэн зорилготой л үндэсний хөрөө орсон доо. Уран доржийн удам унган голдуумигтай уул гიშгэгдэл сайтай урагш давшиж барилддаг босоо голдуу өрдөг баруун золгоод барилдаж хахдаг бариа зөрүүнд хийцтэй бэрмэхэн дутуугүй дорнод нутгийн хүчтэн дөмгөрийн хуйх доржийн анар догшин байна. Цолоо нэмэхэд ойрхон байна. Дорн аймгийн Дашвал сумын харьяат аврагч спорт хороо Степко олд компани бүх Монгол улсын харцаг доржийн анар Хиймэр төсөл. Хиймэр төслийн ерөнхий ивент тэтгэгч Хангай Construction. Энэ нэгдүгээр төсөмч бэрхлэмтээс хамгаалж байгаа. Өвдгийг. Хоёрдугаар тэг нь ер нь бол тэг шүү дээ. Тэгээ энэ яг дээшээ чин авч байгаа тохиолдолд энэ ер нь хамгаалтын өвдгийг сайн хамгаалж хэрэгтэй л дээ. Ер нь бол бүснээс ер нь салаад ирэхгүй дээ. Ийм хүчний бэлтгэл хийж тохиол. Заавал төстэй байх шүү дээ. Гарсан хат шүү. За. Сайн цаа. За зогч. Сайн цаа. Нуртаа. За ганц сур. За бас. Ер нь бол дашин толгой өвдгийн үгнээс
доошоо орно гэж байгаа юм л та. Тэр бол одоо шийдвэл энэ дашаан толгой өвдгөний үеэс доошоо орно. Энийг гүйцсуулт гэж байгаа юм. Тэгээ павер лифтинг. За гоё. Хоп. Бэж. За. Энэ 200 кг шүү дээ. Тэ. Аа. За сайн амсгав. За үзүүлэлтийн хувьд бол одоо яг бөхчүүд чинь өөрснөө яг нэг өндөр шахтаж ер нь тэсвэрийнх гэж байна, тэсрэлтийн өвч гэж байна. Энэ дотор чинь заавал яг хүндийг өргөхтэй биш. Эдгээр чинь бэлтгэл сургууль үндэсний бүгд нь хослуулаад энэ хүчийг яаж ашиглах вэ гэх тал дээр би ажиллаж байгаа юм л да. Тэгэхээр нэг яг эдгээр бол мэдээч бол сайн өргөж, сайн шахаж хийж л энэ амжилт гаргаж байгаа шүү дээ. Тэгэхээр одоо өнөөдөр жоохон тэсвэрийн дасгалуудыг жоохон төлхөө оруулаад хий гэсэн бодолтой. Одоо манайх суулж явчлаа. Одоо үндсэн дасгал суулж явцгаа. Одоо бидний жилтийг жоо ажиллуулж хөлийг жоо. За тэгье. За. За. Тэгсэн адилхан 12 тоотой явчих. Болно. 160. Даус. Пауза. Хойшин савруулж. Хүчний бэлтгэл дээр пауэрлифтингийн дэлхийн авраг хошоо мөнгө медальт алтан гэрэл дахин ирж бөхчүүдийн бэлтгэлийг хангалаа. Манай залуусын бяр тэнхээж гэж арслан барс шиг л байна. Бэлтгэлийг мэрэгжлийн багшийн зааварчилгаа хараа хяналтанд ор хийх нь хамгийн зөв. Амирчин хүнд хамгийн халгаатай зүйл бол их баг гэхгүй гэмтэл бэртэл байдаг. Тиймээс бэлтгэл хийхдээ хянамга байх нь нэн чухал. Энэ үзэгч танд ч бас хамаатай зөвлөгөө шүү. За ингээд болох ч баярлалаа дамжуулт хүсье. Өнөөдрийн бэлтгэл дууслаа. Дамжуулт хүсье. За баярлалаа. За. Хиймэр төсөл. Хиймэр төслийн ерөнхий ивент тэтгэгч Хангай Construction. Өнөөдөр манай хоёрын жижүүр учир үнд хэн нэг баярлуулах учиртай сэтгэлээ шингээсэн бэлгээ аваад сайн үес бүтээхээр зорж явна. Манай хоёр ярилцаад амьдралын төлөө зүтгэж байгаа ядарсан хүн баярлуулна гэж шийдлээ. Гэхдээ энэ шийдвэрийг гаргахдаа нэлээд бодож ярилцаж байж шийдсэн шүү. Огт танихгүй хүнийг гаднаас нь хараад үнэхээр амьдралын төлөө зүтгэж яваа гэдгийг мэдхэд бэрх шүү дээ. Гэхдээ сайн санааны үзүүртэд тос гэдэг нүдээ олсон хүн олдно гэж найдаж байна. За сайн байна өгч. За энд яг ямар ажил юу эрхэлдэг юм бэ та? Үйлчлэгч гэдэг. Хэдэн жил хийж байна та? Одоо юу? Одоо 4 жилтэй. За. Аль нутгийн хүн бэ та? Би хотын. Үнэн хотын хоо. Тий. Танай гэр хаана вэ гэж? Гэрөө түрээсэн байшдаг. За. Тий. Одоо ганц би. Хүүхдүүд нь аагуур байгаа. Хүүхдүүд ганцхан хүүхэдтэй. За. Хүүхд бол завар байхгүйтэй адилхан да. Залуу насндаа л хадам ээжтэй л өгсөн байхгүй. Өнгөрөхт нь. Бэрхшээл бол байхгүй баг. Тий. Яг үгүй тэгэл өөрийн хэмжээнд л болдгийг. Өөрөө их зүрхний өвчтөө би тэгэл тайван байж л байвал одоо болдгийг. Аянда болох байхтаа л гэж бодож явдаг юм да. Имчилгээ нь хийлгэж хийсэн. Ер нь байнгын эмтэй. Эм л найз болцсон. Эмний хэрэгцээ бол их л байдаг юм надаа. Тий. Ер нь эмээр л явж идэх. Хүн харахад бол нэг энэ одоо эрүүл байх шинжтэй хүн байна гэж хүн хардаг л баг. Зарим нь.
Үгүй яг угтаа бол тийм биш ээ. Яг намайг ингээ харж ивэл ирж уулзаасаа ээж нь л эрүүл байхыг л бодож явдгаа л гэж би тэгчихлээ. За тэгвэл танаа Инх буян гэдэг. Та ингэ гэдэг юм лээ. инх тоол. Тэгвэл танаа охин усныг сайхан таныг бол таньж ивэл ирээд уулзгаахаа. Бас ингээд явж байгааг харж мэдчихээг. Тийм. Мэдээдийн зорилго маань юм аа. Хүн баярлуулъя. Бас найзтайгаа цугаас нэг хүнийг баярлуулчих гэж бодоод нэг хувийнхаа зүгээс бас 500 сая төгрөг танд бас бэлгэлж байна. Нэг өдөр ч гэсэн та бас ихтэй очиж сайхан амраад энэс орох орлогоороо бас өөр ингээд бэлгэлж байгаа юм шүү гэж. Тэгээ очоо сайхан та амраад нэг өдөр цай сүгээр сайхан сүлж уугаад нэг өдөр сайхан. Тий, одоо бас тэгээд эмэгтэйчүүдийн байна. Хүнээс би юм бол үзэж байгаа. Өглөөтэй нэгээд танд ингээд өгчээ. Хийгээд. Тагч тэгээд эрүүлгийн сайхан хүсье. Таас охтойгоо уулзаад сайхан байх. Масалж бас удаан жаргах болохгүй. Ажлын амжилт энэ усуудыг бүгд баясгаж яваасаа гэж би хүсэж байна. Их хүний хувьд те. Би бүгдээс ингэж авч үзэж байгаа. За баярлалаа гэж. Тэгээд өнөөдөр сайхан амрахгүй юу та өнөөдрийн асуулттэй. За баярлалаа гэж. Ажлын амжилт хүсье. Баярлалаа. Заавал тэр одоо нөгөө баярлуулах, хүнд одоо бас уран баярлах ийм сайхан зүйлээ одоо үргэлжлүүлээд бас явж байна. Тэгээд энд нэг бас нэг орцны бас жижүүр хийдэг, бас нэг амьдралынхаа төлөө бас тэмцэж одоо явж байгаа ийм хүнийг бас баярлуулахаар бас одоо боллоо. За тэгээд одоо ийшээ өөрөө бол одоо мэдээг өгөө. Тэгээд шууд орох байлаа. Шууд орё. Эндээ амьдрэх гэж. Сайн байна та. Сайн байна. Сайхан орж байна. За сайн байна гэж. За энд суучих үү. Анар улсын арц цолтой. Манай найзыг бас улсын арц цолтой бэгцэн гэдэг бас завхны хүн. За. Тий, тэгээд бид эдний хямар төслийн хүрээнд нэг хүн баярлуулъя гэсэн. Тэгээд таныг болохоор энэ бас байрандаа жижүүр хийдэг бас олон сайхан үр хөвгттэй хөдөлмөрч хүн хөвгтүүдийн сургалтын төлбөрийг бас таныг ингэж гаргах гад ингэж зорж яваа. Бас хүний хувьд бид хоёр бас нэг жоохон ч гэсэн баярлуулчих гэсэн үднээс бас танахаар ингэж зориод ингэ явж байгаа маа гэж. Тий. Тэгээд гинтгээр ч жоохон санд болсон бол уучлаарай гэж. Тэгээд тийг орсон. тий. Та яг эндээ үлж энд амьдарч байна уу? Яг энэ дээр ингээл би байнга штэ. Ингээл байждаг. Тэгээд хүүхдүүд манай банд харах үйдгийг харах аяа нэг ирдэг. Бас ажил төрөлтэй тэгээ бас дүүгийн төлбөр хань туслан зүгтэй байх галаас л төлбөрийг хийх гал амжаад хоёр талаасаа ингээл идэх гэдэг өмсгөө ингээл хүний адил ингээл ямар ч байсан сургуулийн төгсгийгээд ингээл хоёулаа ингээл ахтаа ингээл тэмцээл ажил хийгээл явж байна гэж. Тэ бас нэг хувийн зүгээс багаа нэг сандаа өгснэг 500 сая төгрөг дундаас гаргаад танд яаж байгаа гэж. Тэгээд энийг бас огтны чинь төлбөрт нэг баган ч гэсэн бас нэмэр болох болов гэж бодож байна. За ингээд тэр тэгж байгаа бас гэр бүлд нь алж хараад гэшээ тэгээд бас удаа сайхан насалж өрөө хүмүүсийнхаа бас сайхан хахыг өсөө өрөөж байна. Сайхан орж ирэх гэж. За та бүхэндээ баярлалаа. Ингэж зорж баярлалаа. Би стаг төлөв баяртай шүү. За бүгдд нь ингэж баярлалаа шүү. Гэж юу сайн. За баярлалаа. Эндчүүд ковидтэй бас нэг ихгүй. За тэгээд Монгол өхий босоо зам гэмэр үн мөхөд бас ээж байгаа болтугай. За тэр ирэл дотор шалтгаан. За баярлалаа. За сайн сууж ирэх гэж. За сайн сууж. Эдэр залуу эрэмгийн хүчит сайхан сэтгэлд тусч замтай харцууд маань үнэхээр нүдээ олсон хүмүүст сэтгэлийн бэлгээ өгч чадлаа. Хиймэр дүрэн хүчит харцуудаас тусалцаа авснаар биеийн болон сэтгэлийн их эрч хүч аваа үзье. Монгол бүхний хиймэр үргэлж эвэж байхын ёроолыг өргөе.
Ер нь олон нийтийн дунд бөхчүүдийг хүнээс авахаа мэдхээс өгөхөө мэддгүй гэсэн шүүмж их байдаг. Харин ч хүчтнүүд маань улс төрчид шиг олон нийтэд мэдэгдэж сүр бадруулгүйгээр хүнд хүргэх тус тэмээ олонтоо түгээдгийг ойр орчны хүмүүс нь тун сайн мэддэг үлээ. Эдэр залуу харцгуудаа сайн үйлсийн аян хийсэнд нь баяр хүргэж амжилт хүсье. За өнөөдөр сэтгэл маш өндөр байна. 2 хүн баярлууллаа. Тэгээд эхний эгч маань одоос маш их баярлж баярын нэлмэстэй байлаа. Сүүлд уулзсан эгч маань бол бас нэг өөр хүүхдүүд нөө сургууль соёлын төгсөгч юмсан гэдэг байрны жижүүрт ганцаараа амьдардаг. Нутгаасаа гараад бас нэг 2-3 жил болцсон ийм эгч байна. Хүнд ингээд нэг тодорхой хэмжээний хүнийг баярлуулна гэдэг чинь бас нэг их багадаарч биш. Бас бид хоёрын хувьд бол бас маш их сайхан байна. Өөрт хүнд бас ингээд туслаад хүнийг ингээд баярлуулаад давхар тэрнээсээ бас өөрсдөө сайхан баяр аваад маш сайхан байна. Сэтгэл өндөр байна. Одоо бид нар баярлуу очоод өдрийн цайг уучаад бид нар өнөөдрийн хувьд бас жижүүр багаараа жижүүр хийж байгаа. Орой хоолоор бас харцгуудаа болон зочдтой дайлна. Ямар ч одоо ресторан руугаа 6 цаг гэж очоод 2-3 цагийн турш бас нэг хоол их ажилтаа. Хиймэр төсөл. Хиймэр төслийн ерөнхий ивент тэтгэгч Хангай Construction. За намайг Бэгцрэн гэдэг. Тэгээд 1992 онд Завхан аймгийн Отхон сумд төрсөн. Би айлын том хүү. Эхээс хоёулаа. Манай дүүгүр дөрж идэг. За бүхий удам 2 талаас нь бүхий удамтай. Манай аавын аав нь сумын зан хүн. Тэгээд аавын ах нар нь бас сумын цолтой юм бөхчүүд байдаг. За ээжийн талд болохоор манай ээжийн төрсөн дүү нь аймгийн Арслан Сүхбат гэдэг байгаа. Улаанбаатар хотод 2010 оны намар 10 жилийн төгсөөд орж ирсэн. Тэгээд манай нэг ах адик хөгчтөр дагуулж очиод бүх болгомоор байна гэдэг. Тэгээд энд бэлтгэл сургалтыг хийгээд аврал сургууль дээр бэлтгэл сургуультанд хамрагдаж анх бүх болох гараагаа эхэлсэн. Тэгээд 2012-оос 16 оны хооронд аврал үеийн дэд сургуулийг үндэсний өвхийн багш тасгалжуулагч мэрэгчлэр адик хөгшийн ангид одоо төгссөн. Анх улсын наадманд барилдаад аймгийн Арслан болоод шууд ирээд 2016 онд улсын наадманд барилдаад 2-ын даваанд өвдөгч ороод ичсэн. Тэгээд 2017 онд болохоор 3 даваад 4-ийн даваанд Ганбаатар гард өвдөгч ороод тэгээд 2018 онд шууд 6-д авч Монгол улсын харьцаа цолонд хүрсэн. 5-ын даваанд болохоор төвшин баяр аврахтай, олимпи аврахтай бас үнэн хүчийг үзэж бас нэлээд цаг гарan барилдаж хийж тэгээд давалцсан. За харин Сэлэнгэ аймгийн баяр наадамд Улаалцсан аймгийн Начин цолонд хүрсэн байлээ. За Улаалцсан бол олон жил барилдаж байгаа. За хавирчлаа. Хавирчмаар самдаад байсан юм аа. Ялчгоос өргөөд байсан юм. За Бачулуун сайн баяр хоёрын барилдааныг л одоо харууллаа да. Хоёр өхийн барилдаа. Завхан аймгийн Отхон сумын Хрията Говьсонбор аймгийн Дулааны цахилгаан станц компани Хаан даатгал компаниг аймгийн Арслан төрөм өхийн Бэгцрэн улсын зам төвшин баяраар тавдавч Монгол улсын Начин цолны улсыг хангалаа. За Бэгцрэн Арслан баяр наадмын өмнө хүүтэй болсон мэдээ байсан. Тэгээд хүү цол дагуулгаа гэдэг нь одоо яалтгүй үний юм байна. Улсын баяр наадманд тавдавч улсын Начин цолны улсыг хангалаа. 4 удаа барьсан болцоод. Тэгээ хамгийн сүүлийн барьц сонгон дээр би давж ирсэн. Тэгээд 6-гийн даваанд Ганбаатар гард намайг амласан. Ганбаатар гард тэгээ өмнө жил би унтсан байсан. Тэгээ дагаа нагсан сайхан барилдаа болсон. За санаа дөрмгийн одоо барилдаа гаралдаа гард Ганбаатарын хэд бол нэг үе их юм алдаа дутагдал гаргаад байдаг л да. Инхүү Завхан аймгийн Отхон сумын Хрията Хаан даатгал компани зэвсэг төчний 325 дугаар ангийн бүх аймгийн Арслан төрөм өхийн Бэгцрэн
Улсын Эрдэнэбаатараар 6 довж Монгол улсын харцаг золны улсыг хангалаа. За одоо ингээд бэлтгэл сургуульд одоо явагдаад одоо сайхан байна манай. Харцгууд маань одоо их хүчтэй байна. Өрсөлдөгч нар маань. За би ч гэсэн бас бэлтгэл сайн байгаа. Тэгээд за өдийг хүртэл одоо намайг одоо дэмжиж тусалж ирсэн. Одоо хаан даатгал компани хамт олон зэвсэг хүчний 325 дугаар ангийнхаа хамт олон за дайм бүхийн дивжиний хамт олон за тэгээд аав ээж хань ижил за одоо өдийг хүртэл одоо зааж сургаж ирсэн одоо багш нараа дурдвал одоо чөлөө төхий гавьяат тамирчин Цэранбаатарын зогт 2 багш за гавьяат тасгалжуулагч Цэранбаатарын хос 2 багш за Монгол улсын гард Гончигдон багштаа Адяху багштаа одоо бүгдэнд нь одоо баярлж талархаж явдаг шүү гэж энэ завшааныг ашиглаад хэлмээр байна. За баярлалаа. Сас дуулын цагаан харцаг цагийн эрхээр үдэлжгүй цайд хангар дин дэвэлтэр төрөн дээдлэж харцгийн даваагаар түмлэн баясгава. Отгон тэнгэрийн унган хүү олон хүчтнийг орхон босч хангайн оргилын харцаг болж харцгийн давааг төвгүй давлаа. Завхан аймгийн отгон сумын харьяат алдар спорт хороо хаан даатгал компанийн бөхөө Монгол улсын харцаг төрмөнхийн дэгд сүрэн хиймор төсөл Эрдэнэ түүхт их Монгол улсын тусгаар тогтнол өв уламжлал соёлын түүхэн дархлаа нь Монгол наадам юм. Монгол наадмын манлайн хүчит бөхчүүд мэн билээ. 90 насрын өмнө эд хаваан гайхуулан цолоо дуудулсан Арслан Барсын тэнхээд хүчит бөхчүүд маань уран мэхийг уралдуулан ухаан бодлыг шавхан хүчийг үзэн баригдах нь Монгол төмний баясгалаа. Харцгууд маань үндэсний бүхийн бэлтгэлээ хийхээр Монгол бүхийн өргөнд ирлээ. Өнөөдрийн жижүүр 2 харцаг маань Хөвсгөл аймгийн Улаан уул сумын харьяат хүчит харцаг Гунгагийн элбгийг өржээ. Төрийн наадамда 3 удаа 6 даван харцаг цолоон баталсан ховрхон амжилтын эзэн хашир туршлагатай харцагын зөвлөгөө юу гарч үнэшгүй байх нь мэдээж хэрэг. Амжилт хүсье бөхчүүдтэй. Хиймор төсөл. За өнөөдөр хямар төслийн хүрээнд сарцсуултай бөхчүүд маань тойргоор барилдах энэ сайхан нэвтрүүлгийн шоуны хүрээнд бид хоёр нэг баг болоод оролцож байгаа. Тэгэхээр бид хоёр бас ярилцаад ямар бүхийг сонгож өнөөдөр оруулах уу тий. Тэгээд бид хоёрын бас сонголт Монгол улсын манлай харцаг таныг бас урьж бид хоёрт бас сайхан алтан зургаалаа хайрлаж нэг техникээсээ зааж өгч сурахыг бид хоёр урьж байгаамаа тий. Би бол таныг нэг бусгай мэхийг чих сурах юмсан гэж боддог байсан. Тэгээ өнөөдөр хэрэг Аз завшаатаас бас танаар тэр мэхийг бас залах хөв тохиолтой өчсөн маш баяртай байна. За миний хувьд бол бас одоо давуулж гойдох мэхийг бас хэмээр санагдаад байдаг. Тэгээд бас таныг бас давуулж гойдчихсэн барилдаануудыг бас харж байсан. Тэгээд танаас бас асууж ямар барилдаас ямар барьцнаас яаж бас хийх юм бол асууж гэж бодоод энэ астра ярилцаад таныг хүрсэн. За тэгээд хаан тэгээд өөрийнхөө одоо мэхийг одоо чамд одоо бусгаагаа чамд одоо гуйдаага өөрийнхөө мэддэг хэмжээнд Монгол өхөх гэдэг юм их маань бол асар хязгааргүй өнөөдөр ганцхан гуйдааг бий зааснараа Монгол өхийн гуйдаа яг ийм байна гэсэн зүйл тогтол байхгүй. Хүнд одоо би бусгаа гэдэг мэхийг ингээд зааснараа энэ чинь ганцхан ийм бусгаа байдаг гэж томьёолоод хамгаалсан юм байдаг. Тэгэхээр зэрэг Монгол бүхэн өөрийнхөө хийж чаддаг хэмжээндээ та хоёрт энэ мэхийг зааж өгье. Хиймор төсөл. Хиймэр төслийн ерөнхий ивент тэтгэгч Хангай Construction. За Монгол өх ер нь өөрөө олон янзын мэхтэй тэрэн дотор бусгах, мөрөх, мушгах гэдэг олон их баг. Тэгээд тэрэн дотор бусгаа гэдэг маань ерөөсөө хүний хийг л даруулж, хий даруулж яах гэсэн үг. Миний өөрөө хийдэг бусгаа бол одоо байсан бусгаа бол хамгийн гол хүнийхээ
хоол өсөг даах хэрэгтэй хүн бэ. Ямар ч бүх том бүх жижиг ямар ч хүн энэ хоол өсөг дааж явах хэрэгтэй. Тэгээ эндээс хамгийн гол нь ийм дарын ажил хамгийн чухал. Тэгээ хоёроор хоёулаа ажиллах. Ерөөсөө ийм хөдөлгөөнд байх хэрэгтэй. Эндээс ингээд ирээд одоо эндээс ийм дахиндаа ус байдаг. Одоо эндээс ийм ордоо байдаг тийм үү? Тэгээд ийм хүний хөдөлгөөний дөрөв одоо энэ ингээд зайлчих. Тэгэхээр очихдоо чи ингээд сугдж юм шүү дээ ингээд. Тэгээ нөгөө жишээ тэгээд ийм сорон дээр одоо наашиг шиг одоо тэгээ зайл хөлөө хоошин тав. Одоо баруун хөлөө хоошин тав. Тэгээд бол давуулж гуйдаа гэдэг нь одоо шууд ингээд ингэхийг давуулж гуйдах гэж нэрлэдэг байгаа юм. Яг үндсэн давуулж гуйдаа нь болохоор хүнийхээ энд өөр чинь талд баруун тогтсоныг бол баруун талынх нь бүрнөөс зайлж авах хэлж. Одоо эндээс би зайл гараад энэ хүнээсээ тэгэхээр зэрэг эндээс чи өмнө адилхан хөл ийшээ алхаад энэ дэр ингээд суучаар энэ инерцээр хүн ингээд явчих. Тэгээ энэ дохоо дараас таамаг бол тэгэл ингээд хөнлөг. Ийм л юм байх хэрэгтэй. Өөрөө зааж нааш алхаал. Тэгэл одоо цээж ингээд эргүүлж хажууд гарч аваад инхээр л аяндаа хүн. Одоо нөгөө чиний өнөө босхотоо зүг би тийзээ. Одоо эндээс би ингээд зогч дээ эндээс энэ тэ энэ тийм байна. Одоо ийш алсан. Тэ. Хиймор төсөл. Одоогийн Монгол бүх гэдэг бол одоо мань мэтэд би энтрийн дорцсон буугаан ивэлдэдийн барилж исэн үеэс бол шал өөр болсон. Сүүлийн 10 жилийн хугацаа 10 гаруй жилийн хугацаанд бол Монгол бүх өөрөө мэргэжлийн төвшөнд очиж байгаа. Яагаад мэргэжлийн төвшөнд очиж байгаа гэхээр зэрэг тухайн бүх одоо бүхэл амьдралаа ямарваа нэг юмд зориулаад тэрийгээр одоо бүх эрсдэл бүх амьдралаа даатгаад ингэ явж байгаа бол энэ мэргэжлийн спорт болж байгаа юм л да. Одоо бол ер нь бол бүхчүүд маань энэ залуучууд маань ялангуяа бие бэлтрийнхаа барилдааныхаа ачаал болон одоо энэ бүх юмыг бол олон улсын бүхэн төрлүүдийн одоо циклд оруулж хийж байгаа ийм юмнууд ажиглагдаж байгаа. Ялангуяа орчин үеийн штанг хөнгө атлетик тэр удаа сэтгэл судлалын хүртэл багш нар хүртэл энд манай монгол хүн бэлтгэлд хамрагдаж оролцож байгаа. Энэ бол маш дэвшилттэй сайхан болж байгаамаа. Хиймор төсөл. Одоо бүтээр өнөөдрийнхөө хариуцлагатай жижигрийн үүргийг гүйцэтгэж оройнхоо хоолоор бөхчүүдээ болон зочдоо дайлах цаг ирж байна. Тэгээд одоо хоньны хаа шарах юм байна. Аарт самх юм. За нэг хөө. За гурилтаа шилжчихв. За тэгээд ажилд орох уу та. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Алтан гадас ресторан. Оройн хоолны цаг болж харцаг тогооч нар маань алтгоондоо ирж ганган хувцас өмсчээ. Энэ хоёрт маань тогоочийн хувцас захиж байна гэж жигтэй хин. За сайн байцгаана уу? Орой минь. За орой минь харцгуудаа. За өнөөдөр манай хоёр харцаг маань өөрсдөө хоолоо сонгосон байна. Сайхан Монголын уламжлалт сайхан аарцаа чанна. Мэдээж сайхан гурилтай шүл хийх юм байна. Гасан гурилтай шүл. Тэгээд утас чарсан хоньны хаа гайхамшигтай хоолыг хийх нэ. За одоо тэгээд цог маань аарцаа чанна. Өвөө гурилтай шүл шүү дээ. Гурилтай шүлэн тий. За эндээ аарцаа сайхан чанах нэ. За тэгээд мэдээж хамтраад сайхан хоньны утас чарсан хаагаа бид гурав сайхан хамжаа сайхан шарах нэ. За тэгээд одоо ямарсан эхлээд хаагаа амтлаж сайхан утас шарахад тэр хугацаанд гурилтай шүл болон аарцаа чанна. За шараад өгнө. Тэ. За эхлээд одоо энэ хоёр сайхан хаагаа авчна. За мэдээж нэгээр авах уу? Нэгээр намнаа. За нэг нь энэ дээрээ. За одоо энэ сайхан сармис байна. Энэ сармисаа сайхан хуугаад авчи. Тэ. За энэ ингээ хоёр сайхан сармис авч. За одоо энэ розмари гэдэг юм те. За нэг луунтай. За ямарсан ерөнхийдөө энэгээр амтна. Розмари, сармис хоёроо ер нь хаагаа сайхан амтж өгнө.
Ингээд за би дээрээс нь ингээд сайн. Асгсгээд. Энэ хурц хүмүүстэй нөгөө юм тий. Тий, ер нь их гоё. Ер нь одоо хааны маань одоо ганц өнөр оруулагч, хамт оруулагч юм байна л да. Хаа шиг л өнөртэй биш ээ. Тий, ер нь яг манай бол хоол шарсан хаа, тий, шарж утсан гоё. Мангал дээр шарж байгаа шорлог гэхэд яг өөрийн зөөр ингээл нэцэл чинь. Яг тэр зөөр том томоор нь хийхэд амар шүү дээ, тий. Манай хатсан жоохон муу нэг үү юу? Холондоо. Ердөөс сарамсаад ингээл хаарууга айлуулах бэлчих гадаг тий. Суулцаараа нэг. За энд юу бол Тэ бас хоол хийнэ бас. Цөөн хий чин, гурдаа шилхий чин, дууц хий чин. Ер нь галтгооноос салахгүй шүү дээ. Бэлтгээс ирээд ер нь тэгэл галтгоонд байж байгаа л унтдаг юм шүү дээ. За би ер нь хоол муу. Ер нь галтгоор орохгүй. Ер нь шалсан хуурсан юмд илүү дуртай. Миний дуртай нөө хоолыг л ер нь хийж ин да. Би бол бигзээ шиг хоол сайн гэдэг худлаа хэлэхгүй. Хоёулахнаа нэг өрөөндөө хараа юм ярихгүй. За олон хүн харахаараа бол бас нэг бас жоохон яриагараа чирж авчих гай нэг жоохон явуулаад тах юм аа бас. Өрөөндөө бол бас ер нь байдгүй шүү дээ. Ер нь бас барилдын сэтгэл зүйн таг. Яах гэдэг юм гэдэггүй тэгээл. Манай Монгол мохол бэлчээрийн малын яг байгалийн ногоогоор хоолдог. Маш их шимтэй. Персод ер нь жоохон энэ чи яг өөрөөх нь нэг утга нь болохоор ч л угаасаа утаж харж байгаа болохоор нэг амар их хамт бол хэрэггүй л дээ. Ихэнх нь утлагынхаа хамтайг л орно гэсэн үг л дээ. За одоо ингээд хоньныхаа хааг одоо шарнаа. Манд одоо махаа шарнаа. 100 хүн эндээ юм. Янзын 100 хүн. Заал гүдэг. Энд л авч тийм ээ. Энд авчих. За. Энэ ингэж. Алдроо. Энэ юм дээр чог цаанах нь яг. За одоо ингээд арт цаан буцлах гэж байна. За одоо арт цаг бол одоо сайхан арт цаа энэ рүү хийгээд одоо арт цаа сайхан задартал одоо ингээд самарна. Ерөнхийдөө бол бүр буцалтан самардаг арт цаг. Тэвэр хөөгд болох уу? Одоо хаагаад хэдэн минут болох вэ? За тэгвэл болчлоо. Гурилтай шүлбэр хийдэг тий. За ингээд арц маань одоо ингээд сайхан задарч байна. Тэгээд одоо ингээд буцлана. Буцлахаар нь одоо арт цаан сайхан 9 чихэргээгээ сайхан амтлаад тэгээд шар тосоо хийгээд тэгээд сайхан болно доо. Хангаа өчтөр бол хийцтэй цай. Жансан манай хангаа гарцах 4000 самарсан. За би өнөөдөр бол ямар ч байсан 4000-аас дээш 4001 самарх уу. Тэрнээс бүр дээш нь самарх уу хангаа. За арцсан маань одоо ингээд бэлэн боллоо. Тэгээд халуун савндаа юу лээд халуунаар нь байлгачихъя. Одоо тэгээд нөгөө хэдийгээ одоо сайхан халуун арцаараа байлна да. За би ч одоо баг л гурил мөрөл зураг удажээ өч. Манай донтойхон ч ер нь бас ажиллаж хөдөлмөрлөөр бас алдартай хүмүүс шүү дээ. Би яг бас нэг өөрөө бэлтгэл сургалт гээд бас ингээд явцдаг. Харин бас нэг ер нь гэрийн ажилдаа нэг ороод байддаг үү. Манай хүн бас ер нь бүгдийг хийчдэг дээ. Одоо ингээд чи та. Ингэж мэгж цацнаа горлын мэрэгжний дагууч. Хиймор төсөл. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Алтан гадас ресторан. За ингээд хоол маань ерөөдөө бэлэн боллоо. Шалсан. Миний хаамаа бэлэн болсон байна. Бэлэн болсон. Одоо цочтой бүгд хамсуулна да.
Хиймор төсөл. За орой минь. Орой минь. Өнөөдөр өтөр юу вэ? Энэ Алтангаз рестораны Хотод шарсан шарсан. хоньны хаа. Тэгээ бигзээ баруусаа аарч чанлаа. Хангай гацхан маань одоо хийцтэй цагаан 4,000 самарсан байлээ. За би өнөөдөр ямар ч байсан 4,001 самраал. Тэгэл одоо амтын одоо та бүгд одоо үзэндээ. За та охин минь одоо оройн зоог одоо сайхан зооглоорой. Энэ өдрийн жижүүрүүд үнэхээр сайн ажиллажээ. Монгол бүхтэй салшгүй холбоотой байдаг зүйл бол Монгол бүхийн засуул уртын дуу билээ. Өнөөдрийн хүндэт зочдоор үндэсний урлагийн их театрын дуучин Монгол улсын гавьяач жүжигчин Цогц сайхан. Морин хуурын чуулгын дуучин Монгол улсын гавьяач жүжигчин уран хоолойгоор бүхийн цолыг гайхамшигтай дууддаг засуул Мөнхбаатар нар хүрэлцэн ирж сонирхолтой бөгөөд сонсууштай сайхан яриа өрнүүллээ. Засуул хүн бол ийм юм байлээ шүү. Бүх зас нь бүгэл бүтэн засуул гэдэг чи одоо хүний нэг бүтэн жилийн хөдөлмөр хүний мөрөн дээр явдаг. Тэгээд маш их одоо анхааралтай, хянамга, болгоомжтой, бодолтой дэхтэй зөв шударга авсан өгсөнд нь одоо давжлаа, илүүсээ тайлөглөө, чи одоо илүүсээ тайлаад тулдаа гэдэг ч юм уу тэрийн үнэн зөв хэлдэг. Хоёрдугаар нь засуул хүн гэдэг бол бүхтөөгөө хамт давж хамт ундаг. Тэгээ хамгийн сайхан юм нь төрийн наадам цол аваад одоо тунаад давж байгаа ч юм уу цол аваад баярлаад гүйж байгаа хүн төрүүлсэн ч байв зүрүүлсэн ч байв энэ цол авсан хүн аав ээж ах トゥ амраг садан хань ижлээсэн хүмүүс асуулт дээр зүнсүүлдэг байхгүй юу. Тэгэхээр тэр бол бас үнэхээр сайхан юм байна. Тэг хамгийн дөрөнд гүйж ирэл би яасан бэ гэл өө миний дүү аврах штэ гингүү. Заас та баярлаа. Миний дүү заан штэ. Ямар сайхан юм бэ гэл. Тэгээд одоо хамт баярлах. Тэгээд унчаал бишээ. Тэгээ одоо яах юм хамт тэгэл явна шүү дээ. Арай л болсон байна. Дараа жилийн наадам байна. Чинь одоо ингээл санааг нь хамт давх унах. Тэр бол засуул хүний юу юм бэ? Засуул бүх хоёр бол хоорондын тэр мэдрэмж ярьсан яриа өөрөө бие нэдрэх гэж яахдаг. Одоо та нар ч гэсэн захаа ингмээр байна. Та тэгээрээ би ингээ яг ингэж байгаа хоёлоо баруун золго эсвэл зүүн золго би тэн дээр л энийг мөргөн. Тэгэхэд зүүнээ тавьчаад байна энэ зүүн юм чинь. Тэгэхэд би салаад одоо энэ дээрээс л гаргалт салаад баруун би мөргөх юм байна. Та тэн дээр яг тэнд байж байгаараа гэдэг ч юм уу. Би зүгээр нэг юмд нэг тийм айгу харамсах юу аах вэ? Зүгээр дотроо ингээд бодоод тэгээ миний тэр юу бол нэлээд онгоо маягаар их авсан байхгүй. Нэг гончиг там гард бацуур орох хоёр байддаг байхгүй. Тэгээ миний тэр үг бол айгу тод байдаг. Утгалаа штэ наадах чинь. Утгаа дохоо ирлээ. Наадхаа тав. Наад марцаа тавьчих гэсэн чинь онцгой байл ингээ авчдаг байхгүй. Тэгээ энэ гарантаа татдаг очиад болчдаг байхгүй. Энэ биш. Ингэсэн бол тэгэл тэг ингээл болоо байхгүй. Чи энийгээ тав ингээд өгөөч гэд утгаа дохоо тэгсэн чинь дэстав. Ам авдгийг. Тэгсэн чинь би түүгээл ингэдэг байхгүй юу? Тэгсэн чинь миний тэр зургийг засуулна л чухал гэдэг ингээд яа. Хиймор төсөл. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Алтан гадас ресторан. Дэж Монгол хүн болгон дэлхийн өнцөг булан бүр сууж байгаа хүн Монгол хүн бүр энэ бүхий барилдааныг үздэг, сонирхдаг. Миний хувьд бас сумын наадмаас ахуулаад одоо улсын баяр наадмыг хүртэл үздэг, бүхий барилдааныг үзэх үзэн манай хүн өөрөө спортын хүн учраас. Тэгээд одоо 6 цааны үе бол яг бидний үе юм, тийм ээ. Тэгээд мэдээж тухайн үед одоо үеийн сайхан өгчүүдийн барилдааныг хинэн давах бол, хинэн төрүүлэх бол, хинэн ямар цолонд хүрэх бол гэж одоо ингэж харж байдаг. Тэгээд өгчүүдийн уран барилдааныг тэгэл ер нь үздэг дээ. Аль болохоор одоо юунда цэнгэлтэгтэй очиж үзхийг боддог. Бид нар жил болгоныхоо одоо үндэснийх баяр наадмын төрийн концерт болон одоо баяр наадмын нээлтэнд одоо бид нар өөрсдийнхөө ажил үүргийнхээ чиг шугамын дагуу очиж одоо нээлттэй хийдэг учраас одоо өгчүүдийнхээ барилдааныг жил болгон үздэг. Бүхний ард
дандаа ингээд одоо зааланч уртын дуу явждаг. Тэгээ уртын дуу яагаад явдаг юм бэ гэсэн засал хийдэг. Тэр үед бол Монгол ардын уртын дуу төрийн төмнийхээр ч юм уу эсвэл одоо инх мэндийн баяр энэ том дуунуудаар мордоо гаргадаг байсан юм. Төмнийх дуулааг байхад морд барианаас гардаггүй гин голоод марзаалал тойрж идэг. Тэгээд дууч ирээд төмнийхийг дуулсны дараа мордоо гаргадаг. Тэр бол морь хүүхэд 9 минут наадасаа гэсэн тийм баг засал болдог. Одоо энэ бид нар чи ингээд бүхэн өргөөнд энэ төр төрийн наадмын цаанд уртын дуу явж байдаг шүү дээ. Энэ нэг осондоо засал болж байгаа. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Алтан гадас ресторан. Оройн зоогон дээрх яриа дуусшгүй сэдвээр үргэлжилсээр байлаа. Үзэгч олон та бүхнийхээ болон хардцуудын маань сонрыг мэлахаар Шанзны шинэхэн хамтлаг Алтан гадас ресторан дээр маань иржээ. Хиймор төсөл. Эсрэг уртын доо Оломгүй далай дуу өргөмөрья. Оломгүй далай нь онгоцоон дүүрээд мэлтрэн орчлон хорвоогийн бүх хамтад эмдэлгүй жаргаасай гэсэн юм сайхан бэлэгдлийн үгтэй дуу байгаамаа.
Манай одоо засуул, тайлбарлагч одоо хөлийн цэц маань одоо манай бүхий бол одоо салшгууны хэсэг. Тэгээд ялангуяа одоо зүүн барууны магнад одоо тэргүүлж гараад цолоон дуудуулах шиг одоо сайхан юм байхгүй бүхний хувьд. Тэгээд бас ахмааныг бас сайхан цол дуудаж өгөөч гэж хүсэж байна. За. Дүүгөөний сайхан авраг болж ийн гэдэг аврагын цол дуудаад гэж байна. Ардын өвсгөлийн 101 жилийн ой Монгол үндэсний их баяр наадмын хүчит бүхэн барилдааны 80-ийн даваа ийхүү эхэллээ. Хөвсгөл аймгийн их улсын харьяат Монгол улсын морин хуурын чуулгын госол дуучин, улсын бүх цоллооч Батүлзийн Мөнхбаатар, улсын шин зол авраг Хангайгийн цолыг ийхүү дуудлаа. За. Хиймор төсөл. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Алтан гадас ресторан. Одоо энэ цагийг эзэлсэн хүчит харцгуудаан цаашдын одоо ажил хөдөлмөр сайн сайхан зүйлд нь өргөлж одоо баяр баясгалантай бяртаа хүчтэй өргөн дэлгэр сайн сайхан бахын эрүүл өргөё. Тэгээ нэгэн орой бас та нартайгаа энэ сайхан зоог барьж ийн Алтан гадас хэмээх сайхан энэ зоогийн газар ресторанд хамт байсандаа их баяртай байна. Тэгээд олон сайхан хүмүүсийг баярлуулж, үнэн хүчийг үзэж барилдуулж, нутаг орноо өнзөлтөлцөл сайхан цолоо дуудуулж, цаашдаа бол авраг гарслан ийм одоо заан сайхан цолон түрээрэ гэж хүсэн өрөөё. Тэгээд юу сонсон 9 зан авслан сэтгэлчлэн бүтэж, эрүүл сар бол инх тунх бэлэг бүтэн эвтэй найртай сайн сайхан байхын өрөөлийг бас давхар одоо цогоогч битэрийн зүгээс та нартаа өргөж байна. Аз жаргалын дээдийг өсөн өрөөё. Баярлалаа. Хиймор төсөл. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Holiday-ийн Улаанбаатар зочид буудал. За өрөөмөнд төчөнгөө бас ер нь жоохон завгүй л өдөр хоногд өнгөрч байна. Тэгтээ ямар ч гэсэн бас сайхан байна. Жоо ядарч байгаа ч гэсэн бас үе тэнгэрийн сайхан хүчтэй харцгуудтай бэлтгэл хийж мэдхгүй юм оос ирээдээс асууж ер нь бол сайхан хөгжөөнтэй байна. Миний хувьд бол ер нь сэтгэл өндөр байна. За өнөөдрийн тухайд одоо хүн баярлуулах, аврам хайрлах
Тэгээд бас жижүүртэй ийм сайхан өдөр байлаа. Хүн баярлуулж бас буян хийлээ, буян хураалаа. Тэгээд битэрий одоо сонгосон 2 хүн маань бас нэг ихчтэй бол тэр хүүхдийн нөгөө сургалтын төлбөрийг бол олох гэж бас гэж ажил хийдэг гэсэн тэргүнд бол бас нэлээд тустай болсон байна. Нөгөө ихч маань бас одоо яг 20 ганцаараа бас олон жил амьдарч байгаа. Бас өөр хүүхдээсээ бас салцсан дэв. Амьдралыг бас хатуу хөвтөө бас туулж яваа тийм хүнтэй таарсан бас маш их баярж бас баярын үлмэстэй бидэгдэг бас удсан тийм өдөр байлаа. Ер нь бол бэлтгэл сургуульд бол сайн байгаа. Энэ доороо бас хүчнийхэн бэлтгэлээ хийгээд бас ондоо сайхан залуучуудтай бас хамтарч бэлтгэл хийгээд бас тэр хэрээр бас сайжирч байна. Ер нь энэ барилдаа маань бас маш их сонирхолтой барилдаа болно. Ерөөсөө барилдаа болгон хариуцлагатай, даваа болгон хариуцлагатай. Тэр чинээрээ барилдаа болгон маш хүн барилдаа болно. Яг л үе тэнгээ бас сайн муу гэх юм байхгүй. Ерөөсөө л эхнээсээ л хүнд барилдаа ашиглан энэ тэнцүү бөхчүүд байгаа. Маш их хүлээлттэй байгаа. Миний хувьд бол бас тэр хүлээлтийнх нь хариу барьж бас сайхан барилдахыг хичээнэ. Барилдаа болгоно бас хариуцлагатай. Ажил ихтэй өдөр ард нь үлдэж амрах цаг нэгэнтэ болжээ. Өнөөдөр чи үнэхээр завгүй байлаа шүү. Маргааш манай хэдийг их ажил хүлээж байгаа. Сайхан амраарай үзэгчтэй. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Holiday-ийн Улаанбаатар зочид буудал. Онгод үдэ. Даарэ, юу ч ихлэ ганц явах. Яваарай. За. Нэг өрөөний тамирчаа Баасанхуу хацсан манас хүн төтгчлээ авсан учраас өнөөдөр би бэлтгэлээ ганцаараа байлаа. Одоо Баасанхуу хацсан манас байсан бол бас ирч хүчтэй сайхан бэлтгэл хийх байлаа. Манайхан чинь 4000 самарсан л гэдэг байгаа. Би ч одоо нөгөө зөвлөгөө авч явсаар байж байгаа тоодхоо мартсан юм байна. За баярлалаа. Сайн байцгаана уу. За амар байна уу. Монгол улсын шилжих харцуудын тойргийн барилдааныг 2021 оны 3 дугаар сарын 14-ний 14 цагаас UNLive 88, DDISH 900, Sky Live 92-ээс хөвгүүдээр болон Loop TV, Sky Go-гэр шууд дамжуулна. Хиймэр төсөл